нэг сонирхолтой бас хүмүүс яриад байгаа юм нь сая нөгөө автомашины татварын огцом нэмжлээ энийг болгоё гэдэг өргөдөл гарч ирсэн. Тэр нь улсын их хурлын дарга чиглэл өгөөд ингээд байнгын орон дээр ажлын хэсэг үүсгэж явж байгаа. Уг санаа нь бол чинь нийслэлийн иргэдийн төлөөлөлтийн хурал жишээ нь нөгөө хуулиар олгох эрхийнхээ хүрээнд татварыг ингээд нэмчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо зүгээр ингээд бас ийм оролцогч ярьж байна л да. Улсын их хурал бол төрийн эрх барихт хэд байгууллага. Улсын их хурал нь иргэдтэйгээ харьцаад санал гомдол аваад идэг. Тэгээ нийслэл болохоор зэрэг тэрнээс том юм уу? Нийслэл нь ягаад ингээд нэг чихгүй юм шиг нэг даргын үгээр ингээд гинт татвараад иж доош нь болгоод идэв гэдэг асуудал бас яригдж байна. Тэгэхээр магадгүй цахим засаглалын хүрээнд бид нар нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр иргэдийн сандлыг дүр эсгэж нөгөө нэг орон нутгийн хөгжлийн сангаас юундаа зарцуулах вэ гэдэг биш, боддоор идэвхжүүлэх шаардлагатай юм шүү. Тийм шийдлийг техникийн болоод эрх зүйн шийдлийг нэвтрүүлэх хэрэгтэй байна гэдэг 2-3 оролцогч ярьж байна. Энэ бол их үндэслэлтэй бөгөөд одоо нөгөө орцны гадаах шатны пилта халтарж унаад бид нар гимтээд байна гэдэг гомдлыг улсын их хурлын гишүүнд тавиад байгаа шүү дээ. Манай орцны лифт ивдэрчээд байна. Эсвэл одоо саяны тэр тээврийн татвар ч гэсэндээ нийслэлийн иргэдийн төлөөлөлтийн хурал ялгаагүй хүмүүс сонгогдсон байчаад байхад наашаага хамтдаг тийм ээ. Тэгэхээр энэ зохицуултыг бид нар хийж иж иргэд өөрсдөө хандах субъект нь тодорхой шаардлага тавих, нөгөөдөл нь хариу өгдөг. Тэрнээс биш дээшээгээл том дарга руу явах тусмаа бид нар одоо амжилтанд хүрнэ гэдэг энэ биш юм. Бодит иргэдийн оролцоотой харилцааг л сайжруулах хэрэг байна л да. Энд л захим оролцоо болж чухал гэж бодож байна.